Ferrari. Бүгөө чаналаад даваа. Ингэж явмаар төгсөж байгаас. За та хэдэн жил жолоо орж байгаа вэ? Би ч 2004 онд төгссөн. 14 Замын хөдөлгөөнд ер нь зөрчил гаргаж ирсэн үү? гарч ирсэн. 14 нас л байсан. За. Ослоор ер нь гаргаж ирсэн үү? Зөрчил гаргаж ирсэн үү? Гарч ирсэн. За одоо 10 маань болж жил болж байгаа. 10 жил. Замын хөдөлгөөнд ер нь оролцохдоо зөрчил гаргаж ирсэн үү? Гайгүй. 4 жил болж. Ер нь зам дээр зөрчил гаргаж ирсэн үү? Гарч ирсэн. Бусад жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой байж чаддаг уу? За янз тий. Хэцүү шүү дээ. Ер нь бол манайхан зэгцэлдэл ажилдаа амжих гал. 50. Янз шүү дээ. Хүнээсээ л бол. Ер нь шинэ жолоочд болцсон соёлгүй шүү дээ. Эмэгтэй хүмүүс л их гараад байд шүү дээ. Монгол жолоогод өсч байгаа юм шиг дөрвөн мэдээлэл төгсмөрөө. Асуудлын мөрөөр нэвтрүүлэг энэ удаа жолооч бэлтгэх сургалтын төвүүдийн чанар чансаа, ур чадвар ямар хэмжээнд байгаа талаар бид сурвалжлан хүргэх гэж байна. Тэгвэл манай улсад жилдээ дунджаар 40 мянгаас 50 мянган хүн шинээр жолооны үнэмлэх авдаг бөгөөд энэ нь бол нэг өдөрт 100-аас 130 хүн шинээр одоо жолооч болоод замын хөдөлгөөнд орж байгаа гэсэн үг юм байна. Мөн статистик мэдээнээс харахад 1-2 хүн автоэврийн ослоор нэг өдөрт ингэж амиа алдаж байгаа нь бол тун харамсалтай тоо баримт. Ийм учраас бид энэхүү дэвтрүүлгээ хийхээр шийдсэн юм а. За асуудлын мөрөөр нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид цагдаагийн ерөнхий газрын зөвшөөрөл үйлчилгээний төв дээр ирсэн байна. За энэ төв дээр жолооны сургалтандаа суусан иргэд маань за жолоодох эрхийн үнэлгээ авах шалгалтаа өгдөг юм аа. Өгдөг юм байна. Одоо бид нар энд инх тайван гэдэг ахлагтай уулзах гээд ирсэн байна. Сайн байна уу та? Сайн байна. Уцаар ярьсан хүн байна би. За үндэсний телевиз Баян Жаргал гэдэг хүн байна. За бид нар энэ жолооны одоо курсын сургалтын төвийн чанарын асуудал, сайн жолооч, чанартай жолооч бэлтгэж гарч ийн үү гэдэг асуудаар нэвтрүүлэг бэлтгэж байгаа. Шалгалт ер нь процесс яаж явагддаг юм, яаж авагддаг юм? За цагдаагийн ерөнхий газрын зөвшөөрлөлийн үйлчилгээний төвийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон тээврийн хэлсийн жолооч бэлтгэх журам заасны дагуу шалгалтын үйл ажиллагаа зохион байгуулж ажилладаг. Иргэн суралцахаар өөрөө хүсэлт гаргана, гэрээгээ байгуулна. Тэрний үндсэн дээр тусгай санд шивхийн авцруулна. Тусгай санд шивээд мэдээллийг наашгаа илгээнэ. За тэгээд сургалтаа эхэлнэ. За онлын 76, дадлогын 32 цагийн сургалтыг бүрэн гүйцэд орсны дараагаар урьдчилсан шалгалтыг сургууль тусмар өөртөө аваад тэр хүнээ одоо замын хөдөлгөөний хууль дүрмийн мэдлэг болон одоо практикийн онлын дадлогын шалгалтыг нь шалгаад үнэхээр тэр хүн програм хангалттай гүйцсэн байна. Шалгалтандаа тэнцэхэр болсон байна гэхээр тус төв рүү мэдээллийг нь илгээсний үндсэн дээр бид нар замын хөдөлгөөний хууль дүрмийн шалгалт, хотын жолоодлогын шалгалт, англи нэмэгдүүлж байгаа хэрэгэнд бол тусгай далбан жолоодлогын шалгалтыг авч ажиллаж байгаа. Жолооны сургалтын төвүүд эхнээсээ мэдээлэл шивдэг гэж шүү дээ. Одоо энэ хүн тэдэн цаг танхимд ингээд суугаад хичээл юу авлаа, сургалт авлаа гэдэг бүр тэр мэдээлэл ирсэн танаа дээр ирд юм уу? Тэр ер нь програм хангалтанд гүйцсэн гэдэг хүмүүсийг манайхаар захимаар илгээдэг байхгүй юу? Тэгэхээр одоо манайх өдөртөө тэр авт сургууль тэдэн хүн дөрмөн дээр тэдэн хүн шалгалт өгнө гэж квотыг үүсгдэг. Тэнгүү тэр авт сургууль тэр хүмүүсээ за энэ програм хангалт гүйцсэн энэ хүн бол асуудалтай шалгалтандаа тэнцчихэр байна гэсэн хүмүүсийн мэдээллийг захимаар шивээд өмнөх өдрөө шивээд тэгээ шалгалтын ажиллагаа зохион байгуулж байгаа. Хүмүүс бол шууд захимаар өгж байгаа. Онлын ерөнхий мэдлэгийн 800 тестийг
захимаар өгнө. Тэр тестүүд бол тухайн ямар ч тест хийж магадгүй тэр дундаас програмын төвшөнд програмжилсан байгаа. Жилд одоо ер нь хэдэн хүн одоо жолооны шалгалт өгөөд тэрнээс ер нь хэдэн тэнцдэг вэ? За 25 оны байдлаар нэг 95,000 хүн нийслэлийн хэмжээнд шалгалт өгснөөс 60,000 хүн тэнцсэн байна. Тий. Бидэнд одоо нэг юм одоо хардлага гэх юм одоо байдаг шүү дээ. Ер нь бол ингээд жолооны курст суухгүй байж байгаа төгсчлөө. За үнэмлэхээ бас зүгээрэж байгаа үнэмлэхээ авчлаа гэдээ ер нь ард иргэд чинь бас нэг хаардах хэрэг байна шүү дээ. Та энэ дээр ямар хариулт өгөх вэ? Ямар ч нэгэн сургалтанд суугааг бол тэр хүн хэзээ ч тэнцэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр шууд гаргана гэсэн ойлголт байхгүй. Шууд гарна, шууд үнэлгээ аавна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Энд заавал хүн өөрөө ирсэн байна, шалгалтаа өөрөө бүглэнэ. Тэнцэхгүй бол тэгээд 7 хоног хүлээгдээ дараагийн дахиад нөгөө сургалтаа дахиж явуулна гэсэн үг шүү дээ, авч сургуул. Онлын 20 тест байгаа шүү дээ. Тэрнээс 50%-аас дээш алдаа гаргасан сурвалжлагчдын мэдээллийг бид нар одоо энэ авч сургуулиудын үйл ажиллагааг үнэлтэн өгдөг байгууллага буюу боловсролын үнэлгээний төв рүү алтан бичгээр хандаад тэндээс үйл ажиллагааг зогсоодох байна. Авч сургуулиуд. Шинээр жолооч болж байгаа хүмүүс ер нь хэр осол аварт холбогддсон бэ? Учир шалтгаан нь юу байдаг вэ? За 2025 онд тээврийн цагдаагийн албанаас гаргасан статистик эзэсдэг мэдээлэлээр 0-оос 4 жил автомашин жолоодсон иргэдийн 25% нь осол гаргасан байна. Тэгээд 10-аас 14 жил жолоо барьсан хүмүүс бол 23% та гарсан байна. Тэгэхээр яг 0-оос 4 жил буюу шинэ жолооч нар ихээхэн осол гаргаад байна гэсэн ойлголт очиж байгаа өрөөсгөл болж харагдаад байгаа. Тийм зам тээврийн осол бол ер нь санамсар болгоомжгүйгээр үлдэгдэг. Би болохоор одоо 2008 оны жолооч аахгүй юу. Тэгээ тэр үедээ одоо өнөөдрийг харьцуулахаар шалгалт авж байгаа таньх юм одоо компьютер дээр шууд өгөх, камер өөдөөс харах марах гэд техникийн хувьд бол маш олон төвшил бий болсон байгаа байхгүй юу. Хуучин бол жолооны курс дээрээ шалгалт өгдөг байсан бид нар. Цагдаа ир шалгалт авдаг, цаасан тест бүгэлдэг байсан. Зөв хариултын дугуулаад тэрийн цагдаа засдаг байсан. Одоо хүний оролцоогүй болсноор нэгдүгürt энэ босод хүмүүс давуу байдал бий болохгүй гэдэг энэ тал дээр анхаарч байгаа. Мөн одоо манай төвөөс энэ жолоот хүн эрхийн үнэлэх хэвлэх газар дээр нь 3 метр дотор хэвлэж байгаа. Хэрвээ жолооныхоо үнэлгээ өөрөө хэвлээд авах юм уу? Энэ улсын хэмжээнд 6 байртаа ажиллаж байгаа. Даргаан, Дүнжин гаруй манай төв Хөвсгөл аймаг Замтэрийн яам гэсэн тэр байршлуудад 24 цагийн турш ажиллаж байгаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд жолоот эрхийн үнэлэх 10 жилийн хугацаатай байдаг. 10 жилийн хугацаа дууссан бол тухайн иргэн жолоодох хэрэггүй боллоо гэж үздэг. Тийм. Тэгэхээр тухайн иргэн өөрийнхөө жолоодох эрх үнэлгээс хугацааг шалгаад хугацаанд дуусчих юм бол энэ киоск машин дээрээс 2-оос 3 минутын дотор ийм Монголигаар нэвтэрж ороод хэвлээд авчихна гэсэн үг. Хайсан гээсэн тохиолдолд бас эндээс авчих уу? Яах вэ? Тэгээд хайсан гээсэн өргөдүүлсэн хугацаа сонгож байгаа бол ямар ч тохиолдолд шууд хэвлээд авна. Нэг бол иргэн өөрийнхөө ийм Монголигаар захиалгаа өгөөд дурын байршид хөрвүүлээд авах боломжтой байна. За нэвтрүүлгийнхаа энэ хэсгийг бид цагдаагийн ерөнхий газрын зөвшөөрөл үйлчилгээний төв дээрээс та бүхэнд хүргэлээ. За энд бол шалгалт хэрхэн явагддаг вэ? Шалгалтыг яаж авдаг вэ? Энд бусд одоо ямар нэгэн хүний нөлөө байдгүй, тэ хин нэгний эрх ашиг орж болох хэсэг талаар бид асуулаа л да. Тэгэхээр чанаргүй жолоочтой ард одоо бид нар ямар нэгэн одоо мөн чанаргүй сургалтын төв аль эсвэл ямар нэгэн одоо чанаргүй үнэмлэхийг шууд гардаж авч яах гэдэг ард иргэдийн одоо хардлага байдаг. За ингээд жолооны сургалтын төвүүдэд одоо хяналт тавьдаг. Тэр зөвшөөрөл үйл ажиллагааны зөвшөөрлийг нь олгодог байгууллагын мэргэжилтэнтэй манай сэтгүүлч Түмэн Жаргал ярилцсанаа. Асуудлын мөрөөр нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэнд хүрч байна. Тэгэхээр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа авто сургуулиудын талаар бид нэвтрүүлгээ бэлтгэн хүргэж байгаа. Тэгвэл энэ үйл ажиллагааг хариуцаж өмнө нь одоо 2026 он хүртэл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сургалт институт судалгааны төв гэдэг газар бол одоо бүх авто сургуулиудын үйл ажиллагааг хянаж ажилладаг байсан болвол 2026 оны 1-р сараас боловсролын яамны боловсролын үнэлгээний төвд одоо харьяалагдаж ажиллаж эхэлж байгаа маань. Тэгээд бид нар энэ талаар бас асууж тодруулахаар явж байгаамаа. Тэгээд залгаж үзье.
Ер нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа авто сургуулиудын чанар ямар байгаа юм те үйл ажиллагаа нь үнэхээр одоо зөв сайн байж чаддгийм үү, чанартай хүрч чаддгийм үү те тэр талаар бид нар асууж тодруулахаар залгаж байна. За байна уу? Сайн байна уу? Монголын үндэсний олон нийтийн телевизээс холбогдож байна. За бид нар нэвтрүүлгээр та бүхнээс тодруулах хэдэн зүйлс байгаамаа. Тэгээд очиод мэдээлэл авч чадах уу? За тэгэхээр харамсалтай нь одоо нэг өмнөх газар нь ажлаа өгөөд удаагүй байгаа. За дараагийнх нь авсан газар нь болохоор ажлаа аваад удаагүй байгаа гэсэн энэ шалтгаанаар бол бид нэр хангалттай мэдээлэл авч чадсангүй. Яагаад гэвэл одоо 2026 оны 1-р сараас эхэлж одоо шинэ байгууллага нь авсан боловч одоо ямар ч шинжилэл юм хийгдээгүй 5 сарын 1-ээс хийгднэ гэсэн хариуг бол бидэнд өгч байгаа юм байна. Одоо нэвтрүүлгийн маань дараагийн хэсэг болох сэтгүүлч Бацмүртэй бид нар уулзъя. Сая манай сэтгүүлч Түмэн жаргал сурвалжлагаа хүргэлээ. Тэгэхээр ослын шалтгаанд хурд хэтрүүлэх, анхаарал сарнах, замын нөхцөл дасан цогцоогүй байдал зөнхөлж байна. Ийм нөхцөлд жолооны сургалтын чанар, дадлагжуулалтын төвшин ер нь ямар байгааг тодруулах шаардлага гарч байгаа юм. За улсын хэмжээнд давхарсан тоогоор нийт 462 авто сургууль байна. Тэгвэл жолооч бэлтгэж буй сургуулиуд бодит байдал дээр сургалтын чанартай анхаарч байна уу гэдгийг тодруулъя. Сайн байна уу та? Сайн байна уу. За асуудлын мөрөөр сурвалжлагын сэтгүүлч байна. За ажлын тавтай юу? Тавтай байна. Жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрт одоо онол буюу дүрм, хотын жолоо сургалтын дадлагыг ер нь хэдэн цаг орно гэж заасан байт юм бэ? Ёо, замын эдгэний дүрмээр бол нийт 36 цаг залттай байдаг. Жолооны шалгалтын дээр бол энэ жолоо нь бол өдөрт 14-өөс 16 гарсан байх хэвээр. Жолоонд 60 хоногийн хугацаанд ингэж гараад тэгээд бэлтгэхдээ тэгээд шалгалтаа өгнө. Хойш яваад юу яа? Тогшулж. Шинэ суралцагчид ер нь түгээмэл гаргаж байгаа алдаа нь юу вэ? За тэгэл янз янзын алдаа гаргана доо. Тэгээ шинэ иж байгаа хүмүүс одоо энэ зам дээр ингээд дараамны үйлчлэгээл хотын жолоонд гардаг тийм үү? Хотын жолоонд гарлаа тэгэл сандрах барих одоо янз янзын хувийн өнөөсөө шилтгаалдаг. Тэгээ хоёр дэлэн дараа тэгээ өгөх. Суралцж байгаа хүмүүсийн хувьд ер нь одоо дадлага таслах, эсвэл онлын хичээл суухгүй байх ийм тохиолдлууд хэр байдаг вэ? Ер нь байгаа. Тэрийг бол байхгүй гэж хэлж болохгүй байгаа. Ажилтай айл гэдэг, сургуультай хичээлтэй айл гэдэг тийм ээ. Одоо жишээлбэл стандарт шаардлагад нийцсэний дагуу тэдэн удаа дадлагт суусан байх хэвээр. За тэдэн удаа онлын хичээл суусан байх хэвээр. Хотын жолоонд тэдэн удаа гарсан байх хэвээр гэж шаардлага байгаа шүү дээ. Бага. Энэ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тухайн суралцагчийн жолооны үнэлгээг гаргахгүй байх, төгсөхгүй байх ёстой. Тий. Ирж байгаа сонсогч маань гэрээ хийдэг. Тий, 3 сарын гэрээ хийдэг. 3 сарын хугацаанд бол хангалттай мэдлэг аваад тийм ээ. Жолоонд чадвартай болоод бүрэн болох хугацаа. Тэр хугацаанд тухайн сонсогч маань л өөрөө бүрэн яг цаг хугацаанд замын эдгэний дүрмийн лекцэнд суугаад тэгээд жолоондоо яваад байгаа тохиолдолд бол асуудалгүй. Та ер нь жолооны багшаар хичнээн жил ажиллаж байна. Би одоо энэ жолооны багшаар 8 жил ажиллаж байна. Тий. Одоо бас яг энэ жолооны дадлага орж байна. Энэ бас таны шав. Миний шав одоо ингээл дадлага хийгээл одоо эндээсэн гараад хотын жолоогоо хийгээл тэгэл орой буун да. Жолооны сургалтын үйл ажиллагааг явуулах эрхийг ер нь яаж авдаг юм бэ? Энэ жолооны сургалт явуулах үйл ажиллагаа хамгийн анх бол одоо замын цагдаагийн газар мэргэжлийн комисс гэж байсан тэр үед тэнд эрхийг өгдөг байсан. Тэгэхээр энэ мэргэжлийн комисс гэдэг чинь юу байх вэ гэхээр яг жолооч бол сурсан улсуудын
жолооны дадлагыг шалгаад за энэ хүн ямар ч байсан жолооны чадвар авсан байна гэсэн хүндээ жолооны үнэлэх бичиж өгнө штэ. Тэр газар маань. Тэгэхээр тийм улсууд чинь үнэлгээ өгч байгаа юм болохоор маш найдвартай сургалт явуулж байгааг хяндаг. Шалгалтыг бол өстой яг яс авдаг. Яг энэ хүн яа болох юм байна та гэсэн хүндээ үнэлэх нь тэнцгийн шийддэг байна шүү дээ. Тэрнээс чи хойш одоо хөдөлмөрийн яамд очсон. Хөдөлмөрийн яамд яагаад очив гэсэн чинь хөдөлмөрийн яам ч нэг олон курсуудын янз бүрийн мэргэжлийн курсуудын тийм газар байдаг юм байна. Тэрийг зохион байгуулж идэг, удирдах идэг. Тэр газар очсон чинь тэнд бол ерөөсөө автын жолооны талын мэддэг хүн байхгүй. Тийм улсууд дээр л очиж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр улсууд маань яах вэ гэхээр за жолооны сургалт явуулах үйл ажиллагааг одоо бид нар мэдэхгүй юм чинь ерөөсөө зарим нэг одоо бид нар шиг олон жил болсон ч юм уу ийм улсуудаас нэг ерөнхий ухагтхан аваад тэгээд ерөөсөө бусад курсууд юу бэлтгэж ямар материал нийлүүлдгийг тэрийг харж агаад л ийм материал цугдуулж иргээл ингэс. Тэгэхээр тэр чинь бид нарт одоо үсч юм уу гоо операторууд юм уу янз бүрийн мэргэжлийн энэтэй адилгүй заавал автором гэдэг ийм чадахгүй хүн хэрэгтэй байгаа үстэй тийм ээ. Тэгэхээр ийм зайлшгүй байх ёстой мэхэд за доромгүй одоо улсууд чи явцдаг юм байна л ч гэсэн ойлголт байдаг байхгүй юу. Тэгэхээр энэ бол ямар ч мэргэжлийн талын ухагтун юу ч байхгүй. За ингээд энэ газар бол яах вэ гэхээр нэг 5 жил 6 жил явсан. Маш их замбраагүй болсон. Дором гэдэг юм байхгүй болчвол ерөөсөө жолооч бэлтгэхэд бол маш хүндтэй. Ерөөсөө хүн алхахаар хүн бэлдэж магадгүй шүү дээ. Тийм учраас одоо энэ автором гэдэг дээр сая та нар зураг харлаа. Ямар хүндрэлтэй байж дадлыг олж хот руу орох шаардлага хангасан байх вэ тийм ээ. Тэгэхээр энэ бол тийм амар мэргэжлийн бос улсуудын хийдэг ажил биш. Мэргэжлийн одоо хүн гэдэг нь юу байх вэ гэхээр бид нар одоо автоеврийн инженер эдийн засагч, автоеврийн инженерүүд гадаад дотоод төгссөн ийм улсууд л энэ үйл ажиллагааг явуулдаг юм. Тийм учраас мэргэжлийн бос улсуудаар битгий жолооны сургалт явуулаач. Энд хүн алж мэдхээр одоо айхтар ийм хүнд нөхцөл манай Улаанбаатар ч одоо битүү байна шүү дээ. Жолооны сургалтын чанар ямар вэ? Жолооч нар хангалттай бэлтгэгдэж чадаж байна уу гэдгийг сурвалжлаа. Дараагийн сурвалжлагыг манай сэтгүүлч Түмэн Жаргал хүргэнэ. За үндэсний телевизийн асуудлын мөрөөр нэвтрүүлгээс явж байна. За авто сургуулийн төвүүдэд ер нь ямар шаардлагууд тавигддаг вэ? Авто сургалтын жолооны курс байгуулахад ирж байна тийм. Жолооны сургалтын байгууллагт ч одоо жолооч болтгих журам гэж байгаа. Мөн жолооч бэлтгэх сургалтын стандарт гэж байгаа 6585. Одоо сая 26 оны 1 сард бид нар одоо боловсролын яам дээрээ жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаа эхэлсэн. Одоо тэгээ жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагаа эхлэх гэхээр одоо нөгөө 15 онд батлагдсан энэ жолооч бэлтгэх журам 16 оны жолооч бэлтгэх сургалтын стандарт энэ төр шүү дээ. Эдгээр ч бүгд өөрчлөгдөх хугацаанд болцсон шаардлага нь ийм болцсон байгаа байхгүй юу. Тэгээд одоо сая 1 сард HT 2 сард байгуулагдаад одоо боловсролын яам дээр хөдөлмөрийн яам, боловсролын яам, хууль зүйн яам энэс 35 оны бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг одоо энэ журмууд дээр өөрчлөлт оруулах гэж байна. Жолооны багш бэлтгэх журам тийм ээ. Жолооч бэлтгэх журам өшөө төр сургалтын байгууллагууд тавигдах шаардлага гэдэг энэ мэтийн сургалтын төвөдтэй холбоотой 6 журам дээр ажлын хэсэг одоо ажиллаад ер нь бол нэлээд төгсөж тусах шатантайгаар явж байна. Одоо нийт осол аваарын 25%-ыг 4 хүртэлх жилийн туршлагатай жолооч нар эзлээд байна гэд тэгж байна тий. Тэгэхээр та энэ тал дээр юу хэлэх вэ? Үнэхээр сургалтын чанар муу агаад байна уу? Эсвэл бас олон талтай. Юу вэ гэхээр одоо тэр нийт ослын гэж ярьж штэ. Гэтэл нийт ослын чинь бас 90% нь бас жолоочдоос хамаардаг үстэй. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс чинь ерөөсөд 90% нь жолооч байна гэсэн үг. Тэгээд тэр судалгааг чинь бас үтсэнлэг тийм байдаг.
Яагаад гэвэл тэр хүн дээр бас анх жолооч болж байгаа хүн дээр бас туршлага дутах ч юм уу ийм байж болно. Гэхдээ нэг судалгаан дээр болохоор би чинь 25 оны судалгаан дээр харсан. Нийт ослын ерөөсөө 70% нь орон суурин газар. Улаанбаатар хот тийм ээ. 70%. Тэгэхээр тэнд тээврийн эслийн нэгтгэж юу нь байна? Бөөгнөр хэлнэ байна. Тэгэхээр мэдээж осол нь их болж байгаа. Тэгсэн мөртлөө хүний амь нас алдсан ослынх нь 70% нь орон нутгийн замд байгаа байхгүй. Гэтэл энэ юг харуулж байна гэхээр өнөөдөр тэнд хурд хэтрүүлж байна. Хяналт байхгүй болж байна. Тийм үү? Тэгэхээр тэнд хүний амь нас гараад байна. Хурд хэтэрсэн амь нас. Гэтэ яаж ийм гэхээр тэрийг одоо энэ жолооч нар дөрмөө мэдхгүйдээ тэрийг зөрчөөд дөрмөө мэдхгүй машин барьж чадахгүйдээ тэгээд байгаа юм биш. Өнөөдөр бас нөгөө хувь хүмүүний хандлага байдаг. Бид нар жолооны сургуулиуд өнөөдөр тэр хүнд мэдлэгийн заагаад ур чадрыг эзэмшүүлээд тэгээ бид нар ч өөрсдөө их нэгдэх газар биш шүү дээ. Цагдаагийн ерөнхий газрын одоо зөвшөөрөл үүсгэний төв шалгалтыг аваад эрхийг олгодог. Бид нар ч хүн сургадаг болсон. Тэгэхээр тэр хүн тэгээд гараад төрийн байгууллага биднээ заалгаад төрийн байгууллагад очиж чадвараа хөндлөлөд жолооч болсон. Тэр нь яг вэ гэхээр нөгөө хувь хүний хандлага байдаг. Дөрмөө мэдсээр байж өрчдөг. Мэдсээр байж тэр орон нутгийн зам дээр хурд хэтрүүлдэг. Бусад дэлхийн улс оронд хүүхдийг цэцэрлэгийн нас дунд ахлах анги, дунд анги, бага ангиас нь цохимжийн зам хөдөлгөөний аюулгүй талаар хичээл орж явждаг. Гэтэл энэ манай ерөнхий боловсролын юмд энэ огт байдаггүй. Ямар ч аюулгүй байдал мэдэхгүй, ямар ч дүрүү мэдэхгүй хүн өнөөдөр 45-гийн сургалтанд ирээд замын хөдөлгөөний дүрм юм байт юм байна. Зохицуулагчийн төхөө юм байт юм гэдгийг мэддэг. Ерөнхий боловсрол дээр болохоор уул нэг аюулгүй амьдрах ухаан гэж нэг 10 цаг хичээл байдаг. Тэр нь болохоор маш олон юм байдаг. Нэг хүүхдийн амьдрах гэдэг нэг замын хөдөлгөөний аюулгүй талын ганцхан цаг ч юм уу. Тэгэхээр тэрийг нөгөө мэрэгжлийн багш орохгүй. Ямар хүмүүс ордог вэ гэхээр баг дунд ангийн бага ангийн багш нар эсвэл нийгмийн ажилт. Тэд нар өөрсдөө тэр замын хөдөлгөөний аюулгүй талаар мэдхгүй. Юу заадаг вэ гэхээр та ногоон гэрлээр явах хэвээр, улаан гэрлээр зогсох хэвээр, явгууны гарцаар гарах хэвээр, явгууныхаа гарцан дээр та даваа хэрэгтэй. Ийм л юм заадаг. Гэтэл тэр явгуун зам өндлөн гарахтаа явгууны гарцаар хичнээн даваа хэрэгтэй байсан ч гэсэн өнөөдөр аюулгүй талаар анхаарах хэвээр. Тэр зам гулгаатай байна уу? Тэр жолооч намайг харж үгүй юу? Гэдгийг бас өөрөө тэр хүүхэд хүн харах хэвээр. 8 настайгаас авахгүйлаад хүн замын хөдөлгөөнд оролцож эхэлж байгаа шүү дээ бие дааж. Энэ болгоныг мэдэхгүй. Одоо харин бидний журам дээр бас нэг нэлээд том юм оруулж ирж байгаа. Юу вэ гэхээр 16 наснаас 18 нас хүртэл хүүхдүүд ундаг дугуй мопедыг унаад замын хөдөлгөөнд оролцох дүрмэнд байж байгаа. Гэтэл тэр хүүхдүүд ямар ч дүрмийн мэдлэг аюулгүй байдлаа мэдэхгүй. Тэгэхээр энийг бид нар журам дээр нь оруулж өгөөд ундаг дугуй мопед унах замын хөдөлгөөнд оролцох улсууд тэгээд тусгай талбай биш тийм ээ. Замын хөдөлгөөнд оролцох хүүхдүүд 16 наснаас дээш хүүхдүүд тусгай жолооны сургуулиудаар дамжиж бас зохимжийн мэдлэг, зохимжийн ур чадварыг сурцах хэрэгтэй. Тэгжээж бид нар сертификат олгоод тэр сертификатаар өнөөдөр боловсролын яамны сан дээр бүртгэл оруулаад өнөөдөр замын цагдаад тэрийг шалгаад энэ мэдлэгээ мэдсэн мэнэ. Хүүхдүүд юугаач мэдэхгүй шүү дээ. Ундаг дугуй унаад би хаагвар явах үлээ. Явгууны замаар явж болохгүй. Ундаг дугуйн замаар явна. Ундаг дугуйн зам байхгүй бол замынхаа баруун талыг шахаж явна. Зүүн гарч ирэхдээ яаж ирэх вэ? Энэ юмнуудаа мэдэхгүй учраас зөвхөн нөгөө өөрийн дураар шилжээд яваад шүү дээ. Гэтэ ер нь бол жолооны курстэй гэхээсээ жолооны курсыг бол бид нар имхэл зэгцэлж янзлахаар аль болох л явж байна. Хамгийн гол нь бидний өөрсдийн жолоочийн хандлага. Жолооны үнэмдэх бол зүгээр нэг баримт биш. Энэ бол хүний амнаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцах эрх юм. Гэвч жолооч бэлтгэх тогтолцоо сул авил зам дээр осол нэмэгдэнэ. Осол нэмэгдэхийн хэрээр торгуул, ажилт, дагалдах бизнесүүд ч бас өснө. Тэгвэл энэ бизнесүүд хэнд ашигтай вэ? Хариулт нь зөвхөн нэг байгууллагад биш, харин бүхэл бүтэн системд ч байж болно.